За манай үйлдвэр нь бол жилд бүрэн хүчин чадлаараа ажиллаад 33 м3 мод бэлдэх хүчин чадалтай. Яг өнөөгийн байдлаар бол 10,000 м3 мод бэлдэх үйл ажиллагаа явуулж байна. Монгол орны ойн 80% нь бол нөхөшөрсөн ой мод байдаг. Энэ одоо манай үйлдвэрт гол тулгамдаад байгаа асуудал нь бол мод бэлтгэлийн зөвшөөрлийн асуудал байна. Манай үйлдвэрийн Сэлэнгэ аймгийн 4 сумаас одоо зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байна. Сэлэнгэ аймгийн Цагаан сум, Түшиг сум, Ерөө сум, Хаангийн тусгай хамгаалалттай газраас жилд 7,000 м3 модны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн бүтэц зохион байгуулалтаар бол 12,000 м3 мод бэлтгэх бүтэц зохион байгуулалттай. Та үүдд хийх санал асуулах гэх юм бол 2026 оноос Монгол орны ойд одоо энэ төмөр их гарч байна, унаан гих үүсэж байна, хуурайшлт явуулж байна. Ийм учраас цэвэрлэгээний огтлт болон цэвэрлэгээний ажлын хуваар улсын бодлого зохицуулалтаар хийж өгч туслалцаа үзүүлнэ гэж хүсэж байна. Манайх Монгол улсын тээврийн аюулгүй байдлын бүрэн хангадаг ингээд 90 мод үйлдвэрлэдэг үйлдвэр. Энэ Монгол улсын тээврийн 85% нь төмөр замаар дээдэг учраас энэ тээврийн аюулгүй байдал гарах сөрөг нөлөөлөх асуудлыг тулгамдж байна. Энэ асуудлын үндсэн дээр бол мод бэлтгэлийн зөвшөөрөл хэрэгтэй байна. Манайх жилд 12,000 м3 мод бэлтгэлийн зөвшөөрөл авчиж үйл ажиллагаа бүрэн явуулах хүчин чадалтай. Модны хуваарийг одоо яамнаас болон ойн газраас олох одоо сум орон нутг иргэдийн хурлаар хуваарийг бол дамжуулахгүйгээр зөвхөн мэргэжлийн байгууллага болох анги хяналт хийдэг байгууллагын шийдвэрлэдэг яам нь шийдвэрлэдэг байвал их төсөндөө байна. Модны хуваарийг яамаас хуваарилдаг тухайн орон нутгийнх нь ойн менжүү төлөвлөгөөнийхэн дагуу бүрэн олгодог болмоор байна. Тийм хүсэлтэй байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандан суманд гэхэд ойн менжүү төлөвлөгөөр 22,000 м3 мод олгох менжүү төлөвлөгөөтэйч яамнаас бол 15,000 аймагт 15,000 м3 мод хуваарлагдж ирсэн тухайн орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хүрэлцээ хангалт муутай байна. Үүнийг нь бол мөн иргэдийн хурлаар оруулж байгаа нь бол буруу гэж бодож байна. Мэргэжлийн байгууллага нь яам нь өөрөө хуваарлт хийдэг ийм санал хүсэлтэй байна.